гишүүдийн санаачилсан дэгийн хуулийн нэмэлт өөрчлөлттэй хуулийн төсөл бол сая улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хороо, улсын их хурлын тамгын газар, за мэрэгжлийн аппарат дээр тулгуурлаад гишүүдийнхээ оролцоон дээр тулгуурлаад их хурлын 3 хуулинд оруулсан өөрчлөлтийн дэгийн хуулинд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтөд ерөнхийдөө агуулга бол нэг болчихж байна. Санал хураалтын өмнөх эрдэсийг үүсгэдэг болцсон. Тэгээ одоо өнөө биеэр эсвэл хүнээр биш биеэр байж байгаа саналаа өгөх тухай ойлголтын асуудлыг гаргаж ирсэн. За энүүгээр нэлээд олон асуудлууд цэгцэрч шийдэгдэнэ гэдгийг нэгдүгээр хэлмээр байгаа. Хоёрдугаар бас нэг кейс ярьцгаагаад байгаа юм биднээс. Үндсэн хуулинд тусгайлсан зохицуулалтаар орсон томьёолыг бид хэд дэгийнхээ хуулинд оруулаагүй байжгаад тэр нь эргээд үндсэн хуулийн зөрчил болж гарч ирж байгаа байхгүй юу? Тэр засгийн газрын ерөнхий сайдыг огцруулах үйл явц бол тэдэн гишүүн тийм асуудал гаргавал тэд хоногийн дараа хилцэж эхлээд тэд хоног дотор багтааж хилцэж дуусгана. Байнгын хороо хилэлцэн дүгнэлтээр танилцуулна. Чуулган дээр хувь санаачлагчдын одоо гаргасан тэр анхны томьёолн санал хураана гэдэг ийм утга санаа бүхий зохицуулалтаа үндсэн хуулийн заалтанд нийцүүлж дэгийн хуулиа өөрчлөөгүй байснаас холбогдоод сая ийм зөрчлийн асуудал үүсэж байгаамаа. Тэгээ энүүнийг бол бид зөвдгөх янзгүй. Хууль хоорондын нийцэл хангаагүй байна гэсэн энэ үзэл санаа гэж. За 3 дахь санаа бол бид бол яа харахгүй энэ мэрэгжлийн байнгын хорон дээр ажиллаа нугалдаг ийм парламентаа. Тийм учраас энэ зарчим маань барих ёстой. Үндсэн хууль юмд тусгайлсан томьёолоор зохицуулагдчихаагүй бол ерөнхийдөө тэр санаагаан барьдаг байнгын хорооныхоо дүгнэлтийг барьдаг энэ зарчмаараа явах нь зөвөө. Тийм учраас би энэ хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хүрээнд хилэлцгийг нь дэмжиж, за төсөл өргөн баригч өөрөө зөвшөөрвөл өмнө хилцгийг нь дэмжигдсэн байгаа дэгийн тухай хуультайгаа хамтдагж одоо хилцээд явах нь зөв баха. Тэнд ажлын хэсэг гарнаа. Тэр ажлын хэсэг дээр тал бүрээс нь яриад энэ давхцал юмнуудыг арилгаад ингэ явчих болцоо байгаа гэж. Би энэ талаас нь хараад дэмжих нь зөв юм уу гэж ингэж бодож байна. За